Хай Лили дараа тань. Өнөөдрийн уншлагаар түүний таныг их бодол мэдрэмж гэсэн сэдвээр уншлах хийх байгаа. Уншлагынхаа эхний хэсэгт таарийн одоогийн байгаа байдал буюу энергийн шалгалтыг нь хийж өгнө. Дараагийнх нь үндсэстэй болох тэр таныг юу гэж бодож мэдэрч байгааг харж өгөөд хамгийн сүүлд нь тэр танд юу хэлхийг хүсэж байгаа вэ гэдгийг нь харж өгөөд уншлага маань тусгайгаа 3 сонголттой байгаа. Харж байгаа хамгийн татгцсан группийг сонгоорой. Нэгдүгээр группийг сонгосон хүмүүс маань уншлагатаа тавтай амиарвал баруун талд нь таны үзэр, зүүн талд нь таны бодож байгаа хүн, голд нь таарийн харилцааны энергийг харсан байгаа. За таны одоогийн байгаа байдал гэх юм бол өнгөрсөнд нэлийн токсик харилцаатай байсан юм шиг байна нэг хүнтэй. Тэгээд тэрнээсээ нэлийн шарх авсан харагдаж байна. Тэгээд одоо тэр шархуудаа эдгээгээд өнгөрсөнд болсон бүх зүйлсийг тавьж явуулаад, уучлаад тэгээд ганцаараа байхыг одоо бол ганцаараа байхыг ирмэлцэж байгаа юм шиг байна. Тэгээд өөрийнхөө одоо л яг ингэж зоригтой би яг хичээх ёстой маань, би чадах юм байна гэдэг ийм итгэл, урам зориг одоо авч иж магадгүй. Тэгээд өөртөөгаа ингэж бүх боломж болцоог хараад өөрийнхөө потенциалыг ашиглаад өөрөө ганцаараа ингэж урагшлахыг хүсэж байгаа. За таны бодож байгаа хүн болохоор өнгөрсөнд бас ингэж нэлийн шарх авсан. Тэгээд тэр шархуудаа ингээд ардаа үлдээж чадахгүй байгаа, эргэлзээд байгаа, тэхүүгээд ер нь бол нэлийн эргэлзээний энерги харагдаж байна. Тэгээд одоогийн байгаа байдал гэх юм бол мөнгө санхүү дээрээ нэлийн их анхаарсан, өөртөө байгаа шин боломжуудыг ашиглаж байгаа, ашиглахыг хүсэж байгаа, тэдэрийг ашиглаад урагшлахыг хүсэж байгаа. Тэгээд аливаа зүйлсийн балансыг барихыг амар хичээж байна. Хайр дурлал, мөнгө санхүү, ажил, карьер, амьдрал гээд юуш байж болно. За таарийн харилцааны энерги гэх юм бол өнгөрсөн та хайр дурлалын харилцаатай магадгүй иргэжсэн хүмүүс, эсвэл үерхээгүй ч гэсэн нэлийн татны харилцаатай байсан хүмүүс байж магадгүй. Гэтэ одоо бол яг ингээд харахад бол та одоо бол харилцаагүй байгаа. Эсвэл харилцаа нэлийн жоохон адармаатай, асуудалтай байгаа гэж харагдаж байна. Тэгээд хэрвээ үнэхээр одоогоор холбоогүй байгаа хүн ч юм уу, салсан хүмүүс байгаа бол энэ салах шийдвэрийг, холбоогоо таслах шийдвэрийг эмэгтэй тал нь гаргасан гэж харагдаж байна. За тэр хүн таныг яг юу гэж бодож мэдэрч байна? Тэр хүн таныг яг юу гэж бодож мэдэрч байна гэж асуухад бол тэр хүн нэлийн харамсаж байгаа харагдаж байна. Та хоёр холбоогоос нь, та хоёр салсанд нэлийн харамсаж байгаа харагдаж байна. Тэгэхэд бол тэр хүн өнгөрсөнд ингээд болсон бүх зүйлс ингээд миний буруу байсан. Магадгүй тэр хүн танд үнэж байгаа үгс болоод та хоёр тийшээ салсан, эсвэл харилцаа чинь асуудалтай болж гэлсэн байж магадгүй. Тэгээд тэр хүн би ингээд энэ хүнийг 100% сонгоогүй, би энэ хүнд үнэж байгаа үгсээ болоод ингээд энэ харилцаа бүтлгүүцсэн, би ингээд энэ хүнийг хайрлаж чадаагүй, энэ харилцааг ямар ч тэнцвэртэй байлгаж чадаагүй, өгөө авааг нь тэнцвэртэй байлгаж чадаагүй, тэр хүнийг үнэхээр шархлуулсан гэж өөрийгөө нэлийн буруутгаж байгаа харагдаж байна. Тэгээд таныг болохоор тантай хамт байхдаа болохоор үнэхээр амар тайван, таныг үнэхээр үзэсгэлэнтэй эмэгтэй гэж боддог. Тэгээд өнгөрсөнд энэ харилцаа нэлийн хэрүүл уралтай, тэнцэлтэй байсан харагдаж байна. Тэгээд үнэхээр тантай ингээд хамтдаа ирээдүгөө мөрөөдлөө ингээд хамтдаа бүтээмээр байгаа. Тантай одоо ингээд эргээд бүх зүйлсийг тэнцвэрийг нь бариад хамт ингээд явахыг хүсэж байгаа. Өнгөрсөнд магадгүй та энэ хүнд нэлийн ширүүн тааж гэлтгүү, та бие биендээ нэлийн ширүүн өгнүүдийг хэлсэн байж магадгүй, нэгнийхээ сэтгэлийг нь шархлуулах өгнүүд хэлснээс болсон байж магадгүй. Тэгээд одоо ингээд энэ хүн ингээд танд үйлдэл хий гэхээр, тантай эргээд нийт хийхээр би ингээд өнгөрсөнд энэ хүнийг амар гомдоодсон доо. Би ингээд өнгөрсөнд энэ хүнийг хайрлаж чадаагүй штэ. Энэ хүн цаг зав гаргаж чадаагүй гэсэн өөрийгөө буруутгасан энерги амар их харагдаад байна. Тэгээд таныг болохоор бодохдоо үнэхээр үзэсгэлэнтэй, амар амгалан, энэ тантай байхдаа амар амгалан үнэхээр сайхан мэдэрдэг гэж бодож байгаа харагдаж байна. Тэгвэл нэмэлт үзэж авъя. Яг юу гэж бодож байна? Тийм ялж аргагүй
Таныг өнгөрсөн нэлийн гомдоцсондоо танд хайр сэтгэлээр харам хандцсандаа танд тэгээд хүсэж байгаа хайрыг нүгч чадаагүй дээ гэд өөрийгөө буруутгаад байгаа энэ нэрийг бол нэлийн байна. Яг тань дээр ингээд өнгөрсөнд би ганцхан энэ хүн тогтож үнэнч байж чадаагүй гэсэн яг нөгөө түрүүний хэлсэн юмнууд маань л дахиж гарч ирээд байна. Тантай холбогдоод уучлахгүй мараагаа ч гэсэндээ ерөөсөө ингээд нэг л болж өгөхгүй байгаа. Энэ хүн намайг эргээд очвол хүлээж авах болов яах бол гэсэн ийм амар эргэлзээний энийг харагдаад байна. Түүнээс ч биш таныг болохоор үнэхээр үзэсгэлэнтэй гэж хардаг. Тэгээ тантай хамт мөрөөдлөө бүтээмээр байгаа. Тийм харагдаж байна. Одоо бүгдээрээ тэр хүн танд яг юу гэж хэлмээр байгаа вэ гэдгийг нь харцгаая. Тэгж асуухад болохоор өнгөрсөнд ингээд гарсан хэрүүл маргаан буруу ойлголцол тиймэрхүү зүйлсүүдээс болж зөндөө олон муухай гэсэн ингээд уучлахгүй мараагаа харагдаж байна. Намайг үнэхээр уучлаарай гэж хэлмээр байгаа харагдаж байна. Тэгээд өмнө яг ингээд дотн байсан шигээ буцаж ингээд дотн болмоор байгаа. Одоо би яг ингээд зөвхөн чам дээр л тогтмоор байна. Өнгөрсөнд чамайг үнэхээр их гомдоосон. Харилцаагаа тэнцвэртэй авч явж чадаагүй. Одоо л би үнэхээр харилцаагаа тэнцвэртэй авч явмаар байна. Зөвхөн чамайг л сонгомоор байна. Өмнө ямар дотн байсан бэлээ ойлаа. Одоо яг тийм буцаад тийм баймаар байгаа. Тийм баймаар байна гэж хэлхийг хүсэж байгаа харагдаж байна. За тэгээд нэгдүгээр группыг сонгосон хүмүүсийн маань уншлага энэ түрээд өндөрлөж байна. Уншлага нь таалагдсан байх, таарсан байх гэж найдаж байна. Баярлалаа. Дараа дахиад уулзъя. 2 дугаар группыг сонгосон хүмүүс маань уншлагатай тавтай байвал баруун талд нь таны өсөр, зүүн талд нь таны бодож байгаа хүн, голдон тайрын харилцааны нэрийг харсан байгаа. За таны одоогийн нэр гэх юм бол нэлийн өнгөрснөөс авсан шарах, сөрөг бодол, итгэл үнэмшил таныг гацалтанд оруулаад байсан зүйлсүүдээс салаад нэлийн урагшилж байгаа. Одоо ингээд гацалтаас гарч байгаа харагдаж байна. Тэгээд аливаа юмсыг ингээд тодорхойгоор хараад өөрийнхөө зорилгоодыг тодорхой тавиад ирээдүйдээ ингээд алхам хийхийг өөрийнхөө хүч чадалд тэгээд ирээдүйг тодорхой болгоод алхам хийхээр ингээд зоригтой үйлдэл хийж байгаа харагдаж байна. За таны бодож байгаа хүнийг асуухад болохоор таны бодож байгаа хүн болохоор харин эсэргээрээ гацалтанд орсон, өөртөө шин боломж олдохгүй байгаа. Тэгэд өнгөрсөнд нэлийн хүмүүстэй ингээд маргалдаж муудалцаад хүү орны харилцаан дээр нэлийн эдрэгтэй байсан гэж харагдаж байна. Тийм учраас одоо ингээд амар ганцаараа явахыг хүсэж байгаа. Ингээд өнгөрсөнд яг яагаад тийм болоод байсан юм бол, яагаад ингэсэн юм бол, яагаад энэ бүтэл болохгүй юм бол, яагаад энэ ажил маань, яагаад энэ хүмүүстэй ингээд өрсө болохгүй байгаа юм бол гэд өнгөрсөнд болохгүйсэн зүйлсүүдийг ингээд тунгаан бодож байгаа. Дотгошоо нэлийн өнгөж байгаа гэж харагдаж байна. За таарын харилцааны нэрийг харахад болохоор өнгөрсөнд ингээд дөнгөж харьцажсэн ч юм уу тэгсэн байх магадaltaй. Ингээд үерхлийн хэмжээнд очиж байгаа ч гэсэн дөнгөж харьцажсэн, эсвэл танилцаж эхэлжсэн, танилцсан тийм хүмүүс байсан байх магадaltaй. Тэгээд өнгөрсөнд болохоор хин хиндээ ингээд сэтгэлээ нээж чадаагүй, бүрэн ярилцаж ойлголцож чадаагүй, эсвэл хин нэг нь ярилцахгүйгээ зүхтаасан ч юм уу, хин нэг нь ингээд үнэхээр энэ харилцаан дээр ингээд хичээл зүтгэл гаргаагүй гэж харагдаж байна. Тэр талд нь болохоор ингээд эмгтэй байх магадлал өндөртэй. Энэ харилцаан дээр хичээл зүтгэл гаргаагүй, ярилцахыг хүсээгүй, сэтгэлээ онгойлгохыг хүсээгүй хүмүүс маань эмгтэй тал нь гэж харагдаж байна. Бодож байгаа хүн таныг юу гэж бодож мэдэрдэг вэ гэхлээр таныг хэл хязгаараа нэлийн хатуу тавьдаг. Тэгээд таныг үнэхээр үзэсгэлэнтэй гэж бодд юм байна. Таны гадаад төрхөн нэлийн дуртай, тэр тусмаа таны биеинд амирх татагддаг. Бие махбодын таталцал бол нэлийн өндөр байдаг гэж харагдаж байна. Тэгээд зөвхөн тантай хамт байгаа, танд үнж байгаа, зөвхөн ингээд танд ингээд өөрийнхөө бүх боломж, болцоо, сэтгэл зүрх бүх юм ингээд нээгээд таны төлөө ингээд хичээмээр байдаг. Тэгээд ингээд тантай хамт энэ хүн тантай хамт байхаараа ингээд үнэхээр ингээд өнгөрсөнд болж исэн муухай юм мартаж чаддаг. Та энэ хүнийг маш сайн сонсдог байж магадгүй, та бие бинийгээ маш сайн сонсдог байж магадгүй.
Тэгээд ямар шүүлтгүүргүйгээр би бинийгээ сонсдог учраас энэ хүн таныг болохоор үнэхээр сайн сонсдог. Энэ хүн миний өнгөрсөнд болж исэн юмнуудыг ингээд мартуулгаад эдгээхэд надад ингээд тусландаа гэж боддог харагдчихээн. Танд юу гэж хэлмээр байна вэ гэж асуухад болохоор хоёлаа бол үнэхээр яг ингээд хувь зайны дагуу хувь зайны асуудал. За тэр танд яг юу гэж хэлмээр байна гэж асуухад болохоор амар гоё картууд гарч ирсэн. Тэгээд болохоор за тэр хүн танд яг юу гэж хэлмээр байна вэ гэхлээр үнэхээр гоё картууд бол гарч ирсэн гэж миний хувьд харж байна. Тэгээд танд хамгийн түрүүнд ингээ хэлмээр байгаа юм. Хоёлаа ингээд яг заяаны ануудынхаа хувь зайны дагуу хоёлаа ингээд учирсан баха гэж хэлмээр байгаа харагдчихээн. Тэгээд бүхий л харилцаан дээр юу л болохгүй байсан асуудал бүх зүйлсийг ингээд хоёлаа ярилцаа даван туулаад гарахад болвол үнэхээр би чадна гэж итгэж чинь. Би ингээд чамтай хамт ирээдүг бүтээмээр байна. Чамтай гэр бүл болмоор байна. Чамтай л ингээд хамт байх юм бол миний бүх зүйлс хоёлын амьдралынхаа балансыг бариад бүх зүйлсийг ингээд тэнцвэртэй бариад явж чадах юм шиг харагдчихээн. Тэгэд одоо ингээд үнэхээр чамд өмнө хэлж чадаагүй байсан, өмнө сэтгэлээ нээж чадаагүй байсан бүх хүмүүстээ чамд хэлмээр байна. Сэтгэлээ илчилмээр байна гэж харагдчихээн. Үнэхээр гоё картууд гарч ирлээ. Тэгээд 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийн маань хувьд уншлага ингээд энэ түрээд өндөрлөж байна. Уншлага нь таарсан байх, таалагдсан байх гэж найдаж байна. Баярлалаа, баяртай. 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань уншлагатай тавтай байрал баруун талд нь таны өцөр, зүүн талд нь таны бодож байгаа хүн, голд нь харилцааны энергийг харсан байгаа. За та болохоор өнгөрсөн нэлийн токсик харилцаатай байсан юм шиг байна. Тэр хүнээс одоо ингээд салсан. Тэгээд тэр хүнээс авсан сэтгэлийн шарах, тэр хүн танд юу гэж хэлсэн, тэр муу мухай өгнүүдийг нь бодоод ангаамаар байгаа ч гэсэн та бол ингээд сайн ангаагдаж өгөхгүй байгаа. Тэр хүн болохоор ингээд нэлийн ширүүн дүр төрхтэй шулуухан хөхтэй хүн байсан байх магадaltaй. Тэрнээс л та ингээд одоо болохоор ганцаараа баймаар байгаа. Ганцаараа энэ бүхнийг яг ингээд даван туулах гэж хичээж байгаа. Жохон ингээд ерөнхийдөө жоохон эморцсон байгаа байдалтай харагдчихээн. За таны бодож байгаа хүн болохоор өнгөрсөнд өөрт нь гарч ирсэн шинэ боломжууд, ажил, карьер, мөнгө төгрөгийн тал дээр гарч ирсэн шинэ боломжуудыг ашиглаж чадаагүй гэсээ болоод өөрийгөө жоохон азгүйгээр, жоохон арчаагүйгээр мэдрээд байгаа гэж харагдчихээн. Гэхдээ одоо бол тэр гарч ирсэн боломжуудыг бүгдийг нь ашиглаад өөрийнхөө потенциалыг ашиглаад өөрийн нөөц бололцоог ашиглаад зорилготой хүрмээр байгаа, урагшламаар байгаа, нэлийн хичээж байгаа нэрг бол харагдчихээн. Энэ тал дээр хичээж байгаа ч гэсэн хичээж байгаа шигэ гэр бүл хайр дурлалын тал дээр бас адилхан хичээж байгаа, хичээмээр байгаа, хүчин чармайлт гаргамаар байгаа гэж харагдчихээн. За та хоёрын харилцааны энерги гэх юм бол ерөнхийдөө бол одоогоор өмнө болохоор нэлийн бие биендээ амлалт өгсөн байсан гэхээр нэлийн удцсан ч юм уу нэлийн дотнысэн харилцаа гэж харагдчихээн. Тэгээд бие биендээ анхных шигээ сэтгэл гаргадаг байсан шигээ сүултээ бие биендээ сэтгэл гаргахаа болоод бие биенээсээ жоохон залхсан ч юм уу эсвэл бие биендээ өгсөн амлалтандаа хүрч чадаагүй эсвэл энийг ингээд 100% хоёр талаасаа энэ харилцааг хичээгээ үгс болоод бие биенээсээ жоохон шарх аваад төр зуртаа ингээд хүндий байгаа эсвэл бол салцсан эсвэл асуудалтай байгаа харилцаа гэж харагдчихээнэ. 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийн маань бодож байгаа хүн таныг юу гэж бодож мэдэрч байна вэ гэхлээр энэ хүнийг би ингээд өнгөрсөн зөндөө гомдоцсондоо ядраацсандаа энэ хүнд ингээд ийм юм амлалт өгчөөд ийм зүйлсийг хамтдаа хийн гэчээд хийгээгүүдээ үнэхээр сэтгэлийн шархлуулсандаа хангалттай хичээлтгэл гаргаагүүдээ гэсэн нэлээд гимсэн харагдчихээн. Тэгээд энэ хүн болохоор таны хувьд та болохоор энэ хүний хувьд үнэхээр түшиг тулгууртай байдаг, нөмөр нүглэгтэй хамт байхад үнэхээр тухтай байдаг. Үнэхээр яг ингээд нөгөө нэг хатуу ухаан гаргана гэж үдэн шүү дээ. Үнэхээр таныг бол ухаантай гэж боддог юм байна. Тэгээ үнэхээр тантай уулзсандаа үнэхээр амар өөрийгөө азтай тооцдог. Тэгээд таны өмнө өөрийгөө амар буруутай гэж бодоод байна. Тэгээд сэтгэл зүрхээ бие биендээ нэгээгүйгээс болоод өөрийнхөө хэлээ гэсэн хэлмээр байгаа
сэтгэлээ илчилмээр байсан. Чи л яг миний үн чар шүү гэсэн энэ үгнүүдийг хэлээ үгээс болоод муу мухай үгнүүд хэлснээс болоод таныг шархлуулад таныг одоо ингэж алдсан байгаадаа таны гомдоцсондоо нэлийн харамсаж байгаа харагдаж байна. За тэр хүн танд яг юу гэж хэлмээр байна вэ гэхлээр хоёлаа ингэж харилцаагаа яг өмнөх шиг байлгаж болох уу? Хоёлаа ингэж өмнөх шиг албасаар тэр хүн танд яг юу гэж хэлмээр байна гэхлээр хоёлаа бүгдийг шинээр хэлж болох уу? Өмнө би чамд хэлжсэн, хийж өгнө гэжсэн бүх зүйлүүдээ хамтдаа хийгээд хамтдаа шинэ эхлэлийг бүтээгээд харилцааныхаа потенциалыг ашиглаад сурмаар байсан зүйлсээ хамтдаа хиймээр байсан зүйлээ хийгээд энэ төгрөгдлөөс гарья. Хоёлаа ингээд энэ хайрынхаа хүчинд хайрандаа өөрөөсөө бие биендээ итгээд урагшлая. Би ингээд чамтай үерхмээр байна. Би чамтай гэрэлмээр байна. Би чамтай ингээд аль биесных харилцаатай болмоор байна. Өмнө би ингээд чам дээр тогтож чадаагүй байсан. Чам дээр зэчилтэл гаргаж чадаагүй байсан. Чамайг 100% сонгож чадаагүй байсан бол ингээд намайг уучлаарай. Тэр болгоныг ардаа орхиод хоёлаа ингээд бүхнийг шинээр эхэлж болох уу гэж хэлмээр байгаа харагдаж байна. Тэгээд 3 дугаар бүлгийг сонссон хүмүүсийн маань уншлагын төрөд өндөрлөж байна. Уншлагын таарсан бах, таалагдсан бах гэж найдаж байна. Баярлалаа. Баяртай. Дараагийн уншлагаар яг ямар уншлага авмаар байгаа, ямар уншлага хийлгэмээр байгаагаа комент хэсэгт бичээрэй.